Та ийм юмнуудыг зүгээр л манайхаа зүгээр л хэлчих юм шиг за. За. Яа үгүй дээ байна. Би нэг стресстэй байна. Би бол ярих юм ч олохгүй. Би бол мэдчихгүй юм. Хоёул залуучууд өөр гинээр явахтаа юм шиг үгүй дуусаа ярив. Яри. Дуу. Яри бодонгаас. Зулаа гэж. За сүлээ та гоё юу шат. За ингээд та бүхэнд энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Гээд удаан хугацаанд паузлагдсан манай Nerd Talk маань ингээд эхлэхэд бэлэн болж байна. Эпизод 2-ороо та бүхэнтэй уулзч байна. Манай Nerd Talk маань энэ удаа шинэ гишүүнтэй болсон байгаа. Доко гэдэг байгаа манай адилхан нэг сургууль сурдаг оюутан найз маань. За тэгээд энэ удаагийн бидний ярилцах сэдэв маань одоо Монгол эрэгтэй эмэгтэй хүмүүстэй одоо гадаад хүнтэй үерхэх гэр бүл болцох талаар одоо бид нэр яаж хүлээж авдаг болов хүмүүс яаж хүлээж авдаг талаар ярилцъя гэж бодож байна. Хэмжиж байна. Тэг юу гэж хэлж байна? Гадаад цаашдаа үерхэх. Мөчөө юу гэж боддог? Би болоо хоёр нэг гэсэн л гэж байна. Миний бодлоо. Тэгтээ хайр сэтгэл болж ивэл тэгэл болно шүү дээ. Хайр сэтгэлээр хүмүүс хоёр хүн хоорондоо болж ивэл чи юу хэлгээд байгаа юм бэ? Би хайр сэтгэл шүү дээ. Миний яг хэлэх гээд байгаа юу вэ гэхээр одоо би яг тэрийг эсэргүүцдэг гэсэн үг биш, дэмждэг ч гэсэн үг биш. Ер нь бол сайхан ингээд гой гэр бүл зөндөө байдаг шүү дээ. Тэднэртөө би зүгээр хамаад авдаг. Зүгээр яах хоёр хүн болсон гоё байна те. Тэрнэр би юу хэлэх юм? Гоё гэр бүл сайхан амьдраараа аж аргал хүсэл. Тэгвэл энд дахиад муу талууд байдаг. Зөндөө муу талууд байдаг шүү дээ. Жишээ нь одоо ингээд гадаад хүмүүс зөвхөн мөнгөний хам байдаг хүмүүс байдаг шүү. Тэгээд одоо чинь нэг гудамжаар Монгол ингээд гадаад залуутай ингээд явж идэв шүү дээ. Одоо Монгол хотод үерхсэн юм уу ярилцсан юм уу гэдэггүй. Тэнгүүд тэр болгоныг хараад бас яг тэр хоёрын түүхийг мэдэхгүй байж байгаа хүмүүс шаардлага байна уу? Эсвэл бид нар тэрийг яаж үгэж авах хэрэгтэй вэ? Одоо яах юм? Дийлэх нь зүгээр ингээд бидний нүдэндээ Монгол ингээд аюул олохтод ингээд юм юу гэх юм? Тэр мөнгөтэй гадаад залуурууд дагцсан юм бол амар түүгүүд ингээд байгаа байдлууд нь хүмүүсийн тэгш мөнгөтэй залуу дагж явсан араас нь ингэж өөлж унжиж хоцорсон амар түүгүүд бид нар өмнө сонсч байсан шүү дээ. Тэгэд энэ ингээд эргээд бид нар тэгж үрцэн шиг санагдаад байгаа байхгүй юу? Яах юм? Яаж болохгүй шүү дээ ийм хүсэл байдал үүссэн юм чи бидний тархинд ингээд суудсан програм шүү дээ. Гэтэ амар гоё гэр бүл байдаг шүү дээ. Тэг хоёр гэр бүлүүдийг Одоо үнэхээр аз жаргалтай Монгол юмштай аз жаргалтай Монгол хэлбэртэй шүү дээ. тийм байсан. За, билээ. Хоёр гадаад хүнтэй үрэх байсан. Ирэх шүү дээ. Гуучлаарай. Гэхдээ би найз залуугүй байсан болвол тэр залуу надад таартай гоё мэдрэмж төрсөн болов ирэх гэсэн баха. Амар л гадаад найз хүнтэй болох. Гэхдээ үнээр надад таалагдаа. Хараа тийм үстэй. Гэхдээ үнээр таалагдаад ингээд сэтгэл гаргаад байвал яа. Тэгэхээр гадаад өхөө ихлээд сэтгэл гарахгүй л байна. Чи нэг байна шүү дээ. Таалагдаа. Гээ яах вэ? За тийм гэлж. Тэгвэл тэгэл яваал үргэлж. За бэлиа. Салаад өгье. Би бэлээ. Ингээд дууслаа. Тийм. Чи Би найз гадаад найз хүнтэй хооч хонхогдохтой байсан шүү дээ. Аа. Надад Беларусь байсныг солонгос найз. Хоёр ч гадаад төрөгчсөн байхгүй. Тийм үү? Одоо чинь заа одоо энийг сансан бол зарим нэг хүмүүс ингэж бодож байна. Ирэх те. Чи Эмхтэй үтсэн бай. чи наахус эмэгтэйчүүдтэй үргэлжлүүлж ирэх хүн. Одоос чи би одоо ингэж би те. Тэгээд гадаад залуутай үргэлжлүүлсэн. Эсвэл одоо ирэхдэг гэвэл. Үргэлжлэх гэж юм шууд шалууд гэдэг. Яагаад эмэгтэй хоёр хүн дээр энэ асуудал ингэж өөрөөр одоо тулгараад хандаад байгаа юм бэ? Монголчууд ер нь охтуудтай амар харж гэж би боддог. Эрэгтэй хүмүүс ер нь бол гэрээс гарлаа ер нь бол одоо ингэж айлч айлыг бодгоо за эрэгтэй хүмүүстэй айлж шүү дээ. Гэтэл эрэгтэй хүмүүс бол ер нь бол амьдралаа ингэж ер нь өөрөх гэр бүлгээл явдаг болохоос буцаж аав ээж гэж ирэх нь ер нь бол яг охтуудаас бол баг. Хүүхдүүд бол ээж аваад ер нь бол хүүхд бол ганц саяас цайны сүрч болох бариад шүү дээ. Ер нь охтуудтай аяга хаамж байдаг.
Ус оромж гэсэн. дайрч ирдэггүй гэж үү залуусаа. Залуусаа та нар ээж аваагаа Би нэг чиглэлгүй би шийдтэй. Энэ үг шиг байж болохгүй шүү. би ээж аваад таарсан. Би ээж аваад гэхдээ ер нь ингээ бодоход би ээж аваад халамж гаргаж байгаа миний охин дүү хоёрын халамжийг барьцаа шал өөр ихгүй. Эдээ адилхан монголчууд ч охтуудтай ер нь харамж байхгүй. Эмэгтэй хүмүүстэй. Монгол охтуудыг ариун байгаасаа гэж боддог. Монгол охтуудыг За тийм ариун гэдэг үг болгоно гэхдээ би бол дурггүй. Юу юм Монгол залуучууд тийм ариун, гадаад залуучууд бузар юм уу? Үгүй энэ үнэхээр би ерөөсөй ойлгохгүй. Ажиж ахгүй. Би ингээ 10 жил тахта ингээ сасар барамгай нөгөө нэг биднэрт сургалтын албан юм явуулаад нэг юм явуулсан гэсэн чинь сасар барамгай ирээд тэгээд биднэрт лекц уншижсэн байхгүй юу. Тэгээд би яагаад чинь амар цагаан бага хасаа ингээ гадаад кино үзэл. Бас октоочд энэ шүү дээ жастин нэг юм байсан. Тэгээд нэг юм гадаад залуутай яагаад чинь зүгээр одоо тэр жоохон зүг хийж гэж боддгүйсэн баг. Гэтэл нэг тийм татагддаг штэ амар хөөрхөн ингээл тэгж бод. Тэсэрнээсээ би нэг Монгол хүүгүүд ингэж тэгж боддгүйсэн баггүй юу. Тэгсэн чинь сасар барамгай ирснээр та нар юу нэг усын хил хаана гэдэг гэж бодож байгаа гэсэн чинь энд тийм гэсэн чинь бид нар чинь бүр амар жоохон хурдаа штэ. Хараа 5 цагаар юм болсон чинь шүү. Эмхтэй үний. ваа тийм байсан юм шүү дээ. Баярлалаа. Гэхдээ нөгөө Гэхдээ тэр хилийг аваад тээ. за Зүгээр эмхтэй хүн хамгаална. Эмхтэй хүн тэгээ цаашаага өөрөөр цаашаага явах тэг усын хилээ одоо эрэгтэй хүн чинь хамгаалдаг гэдэгтэй тэр хил чинь ингээ байж байгаа байхгүй юу одоо. та нарыг хамгаалчихсан шүү дээ. Хамгаалсан шүү дээ. Гэхдээ тэгэж Монгол залуучууд өөрсдөө чадахгүй байгаа байхгүй юу. За тэгээд Тэр эмэгтэй яагаад тэр залуу за хайр сэтгэлээр очиж гадаад зүтгэсэн ч тийм. Тэгвэл тэр эмэгтэй яагаад тэр залуутай суух болсон юм бэ? Яагаад тэр залуу өгч байгаа зүйлийг нэг монгол эрэгтэй хүн очиж өгч чадаагүй юм бэ гэдгийг та нар дотроо бодож үзэж байгаагүй гэж шууд тэр эмэгтэйрүүд айрах. Та нарт ямар их байгаа юм бэ? за ингээ өнөөдөр Монгол улсыг хөрлийн чуулгана. Тийм аа тийм. Тийм ээ үнэн шүү дээ. Зүгээр яг өнөөдөр бодит байж гэх юм бол тийм бас зөвхөн эмэгтэй хүний билүүрт нэр гэж хэлээг маа нэрээ. Би буруу батчлаа. Эрэгтэй зүгээр л хүний билүүрт нэр гэсэн шүү. яг бодиттой л яг ташуунч гэсэн бодиттой гэх юм бол өнөөдөр Монгол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү боловсралтай, илүү өндөр албан тушаалтай, илүү их карьертай байгаа нь илүү өндөр болсон. Угаасаа энэ нөгөө охтуудад хүүхнүүдэд одоо ингээд ер нь холигдох залуучууд илүү ихтэй гэсэн мэт өндөр боловсралтай гадаад залуучууд болохоор яг тоолдог болоо. Эсвэл ингээд бид нар угаасаа л яг одоо ингээд бүх шатнд ирчүүд найраад энэ жоохон арчаагүй байгаа нь үнэн байгаа даа байхгүй. Бүх залуучууд гэвэл ер нь дийлэнх залуучууд ингээд 10 жилээс их сургуульд ч гэсэн юм залуучууд бол ингээд сатаарах юм ихтэй тийм ингээд ингээд сатаараад ингээд физик ингээд явдаг. Охтууд арай залуучуудыг бодвол хичээл их юм дээр. Юм зоригтой байдаг. Багаас ингээд нэг тийм зориг тодорхойлсон ээж аав гэсэн багаас нь эмэгтэй хүүхдэд илүү их зориг юм шиг харагддаг. Эмэгтэй хүүхд ингээд янз бүрийн дуулсан хийсэндээ бол эмэгтэй хүүхдүүд яг нэг зүгээр шүү дээ. Тинж явдаг физик юм хийж лээсэн. Тэгэд энийгээ дагаа ч юм уу охтууд нь илүү анхаарал авахгүйсэн ч юм уу өнөөдөр ийм нэг эмэгтэйчүүд нь илүү хүчрэх болсон. Одоо тэгээд нөгөөдгөө дагаад хүчрэх болсон юм шиг нөгөө залуучууд нь голөгдоод яг тэр хүний зав мөнгөөр нь голоод байгаа юм шиг тэр хүний зүгээр ингээд майндаар тий одоо ингээд хэр open minded хүн байна. Хэр их юмыг өөр үзэхээс хардаг байна. Нэг харж үзснээс ингээд болоод байгаа байхгүй. Одоо ингээ эмэгтэй хүн байгаастай ингээ эрэгтэй хүнтэй үерхтэй юу хүсдэг гэхээр өөрийнхөө залуу өөрөөсөө илүү байхыг тэр хүн эмэгтэй хүн чинь ингээ байгаасаа эрэгтэй хүн хүндлэхийг хүсдэг байхгүй юу? Тэр хүний хүндлэхийг тэгээ тэр хүний бахархахыг хүсдэг байхгүй юу? Тэнгүүд тийм залуу олохгүй болвол гадаа залуу тэгүүлээд байгаа юм чи яах юм бэ? Миний хүндлэхийг үлээгээд яа үнэхээр мундаг залуу шүү яа. Тэгээд Монгол найзлаатай шүү дээ. үгүй өөр хүний хүн. Тийм ээ. Одоо би найз залууг нь үнэхээр би найз залууг хүндэлдэг. Намайг одоо хүндэлтэй ингээл хичээдэг. Ингээл намайг ингээл бүр ингээл нях өөрөө жоохон хүч ингээл мэдэрч намайг эрхлүүлдэг те. Тэр бүгдийг маань өгч чадж байгаа би Монгол залуутай. Хэрвээ өөр Монгол залуу надад тийч чадаагүйсэн бол би өөр гадаад залуу надад тийм зүйлийг мэдрүүлсэн бол би тэгэл яагаад хүчээсэн гэж мэдэхгүй шүү дээ. Гэхдээ юм хоёр талтай л да яах гэж. Гэхдээ бид нар нэг эсэргүүцэх ирэх байхгүй одоо зүгээр би энэ яг за ийм бичлэг яг одоо хийж байгаа. Би энэ бичлэгэн дээр гадаад хүнтэй суугээгүй
гадаад хүнтэй суухыг эсэргүүцгээе. Зүгээр бид нэр яг ингээд гадаад хүнтэй суудсан найз нөхөдтэй ингээд хин байдаг зүгээр л танихгүй ч гэсэн тэр хүмүүсээ зүгээр л хүлээж аваад суурч тэр хүний л амьд ажиглалтай байгаад ажиглалцээ дөнгөрөөр азаргал байсан ч ажиглалцээ л өгөө. Тэр хүний сонголт. Гэхдээ Монгол улс хадгалагдахад ер нь зүгэлтөө би тэгж бид нар чи цөөхөл тийм юм. Зүгээр энийг яг 100% зүртгэх бас хэцүү. Яг үндэсний аюулгүй байдал гэж үзэх юм бол үндэсний аюулгүй байдал гэж үзэх. Жохон хэцүү. Тэгтээ яг хоёр хүн хайр сэтгэлээр очсон бол бид нар тэгэл дугаар байх хэрэгтэй юм бэ. Юу билээ яах юм бэ? Ихтэй үнийг бас юм ясалдаг тийм байдлаас байхгүй. Гендер гендер ороод ирдэг гендер л ормооргүй байна. Би бас Гендер хэцүү шттэ. Яг энэ чинь нөгөө гендер гэдэг юмыг хөндмөөргүй байж гендер гэдэг юм чинь нөгөө улс үндэсний нөгөө нэг ихийн эрхтний эцгийн эрхтний ёс гэж угаас нөгөө нэг бүр дээр үеэс явцсан юмтай уялдаатай байдаг байхгүй. Чинь одоо Монгол хүссэн өсөөгүй эмэгтэй хүн гэрийн далайн ажлыг хийдэг гэдэг юм байгаа шүү дээ. Өсвөл дийлэнх ажлуудад нэг тийм хүү дотор байдаг юм хайлууд гээгүй л зарим ер нь дийлэнх ажлуудад эмэгтэй хүн гэрийн бүх ажлыг хийдэг. Нэг эрэгтэй хүн болохоор ерөнхийдөө гэрээ гэр бүтэ авч явах хэрэгтэй нэг юм ингээл нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүс хийг ажиллаа хуваарлалт ч юм уу гэдэг үндэстэн бол өөрөө соёл байгаа шүү дээ. Би бол маргааш шалгалтай л байна. Маргааш шалгалтай. Нийсэн чинь л зайлж байна. Чи угаасаа 1000 амнаас нэг ч амар мондөг охин би цаанаасаа угаасаа амар хичээнгүй мондөг ажиллаа хийдэг хичээлээ хийдэг. Энэгээрээ Монгол залуучуудад хэлээд шүү дээ. Угаасаа би хэрэг энэ шиг юм ачаал гэсэн би ч чадахгүй. Ягаад гэхээр энэ хүн өдрөн хичээлд явдаг шөнийн ээлжирч хамаагүй ажил хийж мөнгө олдог. Тэрүүгээ цаашаа гэр бүлийнхэндээ явуулах өөрийгөө хэрэгцээ бүх юм хангадаг амар мондөг дүү мөнгө хүртэл ингэж тэтгдэг тэр мөнгө төгөл тий амар мондөг бол би энэ охиноор амар бахархдаг байхгүй. Тийм болохоор Монгол залууч. Уусан хичээл. Энэ хүнийг Гадаад залуу бас намайг энэ өөрийг нь хайрлаж чадах тэр хүний энэ хичээл зүтгэлийг илүү хүмүүлийн нэг айгүй гоё байлгаж чадах тийм хүний сонгоно өөрөөсөө хүчрхэг хүнийг эмгтэн хүн дахахлах шүү. Тэгтэл би бол докторд бол жоолтон яг Энэ янзал уусаа. би бол эксперимент хүн шүү дээ. За намайг харахаа болоо. Гэтэ тэгэл ингээл батгаар манай Монгол залуучууд улам хичээгээд өдөр хичээх юм бол тэгэл Монгол охт эмэгтэйчүүд ч ингээл хамгийн чи яамаа баба гэхгүй шүү дээ. Үнхээр мундаг ах юм бол яах юм тийм үстэй. Үнхийхгүй л та тийм үстэй. Үнхээр хайрлал хоолж ийггүй л та. Гэтэ буцлагчуд муу гэж байгаа юм шүү. Бид нар яг өнөөдөр одоо бич гэсэн айгу ирээдүйг төлөвлөлөө. Тэгээ өнөөдөр миний одоо short term goal, long term goal гэдэг. Бүх юм төлөвлөгөөтэй байдаг байхгүй яа би одоо ертөөсөл амьдралаас айгу их хүсдэг. Тэр хэмжээндээ эхнэрээ гэсэн ер нь бараг төлөвлөдөг. Бодлооч гоо. Миний ихнэр ийм байгаасаа тийм байгаасаа гэж хэлэх юм байсан шүү. Гэтэ зүгээр ганц юм үсдэг. Миний ихнэр намайг юу ч хийж ямар сонголт хийсэн тэрийг алтаас айгу гоо дэмждэг тийм зурбан байгаасаа өөдөн адилхан боловсролтой адилхан open mind ч юм тийм хүн байгаасаа гэж байна гэсэн үг байна. Тэрний тул би өөрөө бас мондөг байх хэрэгтэй. Чамд яг тийм амар гоё гадаад эмэгтэй тарж яах. Тий. тэгвэл тэгэл Чи тэгэл Үнэхээр би яг яаж үнэхээр тэгээд байх гэж ахгүй яагаад ч суухгүй юм биш суухгүй байх. Тэгээд таарлалтчвал яах вэ? Тэгэхээр би үнэ амьдрал мэдгүй ч зүгээр яг одоогийн майндаар одоогийн байдлаар би гадаад эмэгтэй татагдахгүй байна. Өмнө би үнэхээр үтцсэн ийм байдлыг мэддэг. Бодоод ертөс нэг тийм хүмүүс Бүгд яг удамжаар гадаад залуудаа өрхөж үзэж байгаа хүмүүсийг хараад юу ч хэлэхгүй. би хэлдэггүй шүү дээ. Зүгээр би нэг л юм эсэргүүцтэй зөө. Тэр нь хятад хүнтэй гэрэг болж байгаа юм. Би хятад хүн дургу биш. Бид нар гэж дургу биш тийм үстэй. Яг хятад илүү сурч юм. Хятад хүмүүс хятад юм гэж. хятад хүмүүс гоё хүмүүс ч үгүй адилхан саар хүн ч сайн ч бүх юм байдаг зүгээр бид нар хятад хүмүүс дуртай бидний дуртай хятад хүмүүс байдаг. Уус хятад чинь гэхдээ үнэхээр сайхан сэтгэлээр нэг сайхан сэтгэл. Гоё юм байж айлж гадна. Уус Азууд бүгдээрээ л ер нь гоё юм хүний гоё хүлээж авдаг гэдэг л зочдтой шүү дээ. Заас. Тэгтээ би хятад хүнтэй л болох. Ер нь хятад хүнтэй чигээр өгөр болох уу? Мөгч. Болохгүй юу? Яа. Зүгээр миний сонирхлын тайпын хүмүүс биш. Хятад эрэхтэй хүмүүс.
Гамбай тэгвэл хятад эмэгтэй хүн тэгээд болчихлоо. No. Яа. Яаж нэг юм сэтгэхүйт тийм байх юм. За би ч гэсэн юм. Гэхдээ яагаад би энийг эсэргүүцдэг? Би зөвхөн амар олон газраас ч гэсэн уншиж өмнө харж ирсэн дээ. Ийм юм байгаа тоххой. Монгол хятад хоёр хүний эзэлцжилтэй Монгол хөр сарлаг хоёрын эзэлцжилтэй жишдэг байгаа аахгүй гэдэг монголчууд яг дээр юмсэн. Монгол хөрс сарлаг хоёрын эзэлцийг хайныг гэж нэрэлдэг. Хайныг нь болохоор ингэ нэг одоо амар гоё том ихтэй тий ингээд амар мах сайтай ч юм хүчтэй амар гоё хөр ард юм байна л та. Амар гоё гаргах. Хайнгаар олон монголчууд хизээч бухтай байдаг. Яагаад вэ гэхээр хайнгаар бухтай авчихлаа гарсан өөр төлнө. Одоо тоглоно. Хизээч ер нь айгүй сул дорой бараг ер нь барагтай амьд өөртөө гардгүй гэж. Нэг энэтэй адилхан Монгол хятад хоёр хүний ирлиц эхнийх нь болохоор би юу гэж нэршлэн санах байна. Гэхдээ амар тийм сайн бие хаатай үнэхээр ухаалаг цайрлуул өндрөө тийм хүн болдог. Гэхдээ тэрнээс хойш бүр өдмөн амар сул дорой өвчин их ороод тэгээд бор дөрөвт үеэсээ ингэж юу нэг удам тасардаг хүүхэд 8 фут төрдөг гэж ярьдаг юм байл. Сонир маш шүү те. Бүр тийм цаанаасаа тийм юм байх хэрэг. Монгол хятад хоёр цус таардаг. Би мэдгүй зүгээр нэг аяг болон газраас уншиж ирсэн эсвэл шүү дээ. Зүгээр л уншижсэн болохоос шүү. Гэхдээ энийг би яг өмнө гэж яг тэр Ингэж бодож байгаа. мал дээр бол Монгол хөрс сарлах хоёр тийм. Хайныг нь зүгээр Мал гэсэн ч хүн дээр бас тийм. Манай саллагч бол хятадаас шүү дээ. Энд чинь саллаг бол хятад хятадаас шүү дээ. Хятад тоххой. Монголд өмнө саллаг байгаагүй байх. Хятадаас л авч ирсэн байх гэж бодсон. Хятадд бол яг тэр зэрэгцсний Монгол үхэр зөвхөн юм. Өөр Монгол. За мэдгүй. Миний бодлоор гадаад залуу эзэж Монгол залуу шиг Монгол юм хэлж чадахгүй байна гэж бодож байна. Монгол залуу бас гадаад шиг харж Ийм л байх л та. Хоёр гадаад залуугийн хайрыг өөрөөр үздэг. Бид нэр хоёр төсөө үүсгэж үзээ. Гадаад өөрөж үзээгүй. үзээгүй. Гадаад яаж хайрлах юм бэ? Яг өргөн төрөнд ингээд гадаад хүнтэй үерхдэг гэр бүл болсон найз нөхөд юм хүмүүс байдаг л та. Тэр хүмүүс сарахад арай нэг өөр тайпны арай ингээд sweet байгаа юм шиг харагддаг гадаад залуучууд бидний хайрлах байна. Бид нэр яг жоохон hardcore байдаг баг. Шин хаалт болоо. Нэрийн хувьд зүгээр бидний яг нэг өссөн төрсэн орчин Монгол залуу Монгол эмэгтэй бид нэр ч гэсэн Монгол эмэгтэй арай наалтж байгаа байхгүй зүгээр. Яг хоёр Монгол тэр хэм маягаар амьдрмааргүй хүмүүс байдаг л багт л тийм дээр тийм ачаал өгдөг. Миний хувьд Монгол хэм маягаар амьдрах одоо тийм юм аюул ачаал өгдөг. Жишээ нь гадаад тийм тайхан цөөн тэр хүн чинь цөөн зааж өгнө, мах чанахыг зааж өгнө, боолгоошрыг зааж өгнө, амар хэцүү шүү дээ. тэгээ Монгол хийж чадахгүй хүмүүс аа. Тэд нар ч сурахад амархан байхгүй. Арай ойрхон туссан шүү дээ. Би одоо ингэ гадаад төгссөн. Монгол ингэ жоох муу. Би баггүй Монгол шиг. Монгол хийж жоох муу. Тийм Монгол хүн байвал яг уу. Гүмэн чи Монгол зүс байвал чи болсон. Чи ээж аав чинь чамд бөөцөөшөр миний гэж үйдсэн нь. Үгүй би бүр тийм Монгол хүүхдэд хичээл заажсан байна. Монгол хэл. Үнэхээр бүр мэдгүй. Үнэхээр гадаадд төрсөн болохоор ямар ч ойлголтгүй Монголын тухай. Тэгэл бүр хэмтэй. Тэгтээ би тэгж үуч ээж аваад хичнээн хүүхдээ гадаад төрүүлсэн ч гэсэн бууд суушуугаар хийж өгч та. Үгүй тэр хүүхд Монголын хоол идээд тэгээд хэдэн хоног гиз мэдсэнгүү лээ. Ахны хурцаас Монгол хоолыг хийж заа замаа. Яагаад одоо гэж би хамаа. Маргааш энэ нөгөө нэг гадаад хүний үерхэгтэй хай байсан ч одоо цаавыг дараалаа. Цөөн бол Монгол залуучуудын бол номер 1 хаа. Цөөн бол цөөн юм. Савшаа гоо. Цөөн байцаа юм. Яа чи манай байцаа ячаад байгаа. Гурван цаа. За тэгээд ийм биш үү? Тэр чинь өбий хэлжсэн шүү дээ. Ингээд нэг соёл яриад тогтдоггүй. Би Монгол эмэгтэй бол одоо бидний хүсдэг амьдарч сурсан тэр соёл яриад таарч байгаа байхгүй. Монгол залууд ч гэсэн хэрвээ яг тэрэнд очиод бүгд л өгдөг эмэгтэй гэж хэлдэг гэж би зөвхөн бодож байгаа. Одоо жишээ нь одоо мах шиг хэлдэг тэр ч юм аа яриад байна шүү дээ. Одоо би мах хэлдэг чадна ч юм уу мах хэлдэг чадна шүү дээ. Одоо гэхдээ бүх залуучууд ялсан мах хэлдэг чаддаг. Айгур Монгол ахад бидний одоо өссөн төрсөн орчин бид нар харж өссөн мэддэг ингээд одоо чаддгүй байж болно тэрийг сурахад бид нарт арай дөхөн байхгүй Монгол залуу мах хэлдэг сурахад чи дөхөн Монгол хүүхэн
охтуудад одоо ингээд гиз ярьж сурахад гиз ярьлаж одоо юу яаж Өнөр. эсвэл тэр өнөр ядаж авах сурах гэсэн гадаад охтууд шууд тийм шүү дээ. Бид нар Монгол охтууд ганц хоёр өг гэж монгол юм байж штэ. Тэгээ тэр залууд тэр явж байгаа бүгд санагдал яах вэ? За. Монгол залуудаа тэр гадаад бүхний тэгээд хүний сэтгэл штэ. Гэхдээ би буруугайгаа зур гадаад үдээ соосоо болоо. Зүгээр л чам гэж хэлээ. Зүгээр байхад орж ирж. Гадаад хүнтэй суулгаж тадрын тэрийг гаргаад чи. Нэг одоо нэг жоохон юм том асуудал байна шүү дээ. Монгол эрэгтэй гадаад эмэгтэйтэй гэрлэх. За. Монгол эмэгтэй гадаад эрэгтэйтэй гэрлэх. Ингээд нэг хоёр аюул том Ялгаа гэдэг. Ялгаа гендерийн хэцүү асуудал. Тэгээ энийг яг юу гэж бодож байна вэ? Гэхдээ одоо би хэлсэн шүү дээ. Нэг юм юугаа алдмааргүй. Юу нөхдөө алдмааргүй хүмүүс. Тэр нь Тэр ч гэсэн залуучуудыг хаалтмааргүй. алдахгүй шүү дээ. Алдаад бай. Би нэг Монгол эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй гэрлэхээр үний одоо тэр хүмүүс гарсан эмэгтэй хүмүүсээс сонссон байгаа юм. Гадаад юу аа. тэр хүмүүс гарсан хүүхэд нь яг Монгол гэж явдаг. Тийм. Монгол цустай, Монгол үндэстэй. Харин гадаад эрэгтэйтэй гэрэлсэн эмэгтэйс харсан хүн болохоор гадаад хүн гэж гадаад хүүхэд гэж явдаг болохоор би жоохон хүмүүс дуугаа байдаг гэж байна. Ерөнхийдөө Тийм л дээ. Гэхдээ одоо бүх төр ч гэсэн эмэгтэй монголчууд өгөөс бүх мөх гэж явдаг үндэстэй шүү дээ. Бүх морь өдөр угаасаа хордон морь үзээ зүгээр хордон азархаас төрдөг байхгүй. Гүүгээд авдаг. Бүх ч гэсэн ээжигээ давдаг гэж явдаг байхгүй. Тэр одон ингэж явдаг. Сайн одныг охтууд нь ингэж хадгалж ясыг нь автдаг нөгөө тэгээд тэр сайн одныг цаашаа гадаадад мөргөө байв. Тэгэл манай минь өвдөлтөө болох гэж. Шөө айбэ. Ойлгочлаа. Угаасаа сайн угаасаа эмэгтэйчүүд ээж нэрийг даадаг. Тэр бүх юм. Тэгвэл ээжигээ давж байгаа юм чинь Монгол хүн юм шүү. Гэхдээ тэр чинь би одоо жишээ за би манай аав уусах. Хүүхдэн гурван Би Улаанбаатар хайртай юм шүү те. би Улаанбаатар төр гэхдээ би уусах гэж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан байхгүй энэ нөгөө эцгийн эрх эцгээ даадаг гэдэг юугаараа эцгийн цус шүү дээ. Эцгийн цус. Энүүгээр цус. Монгол. За тэгээд надад ийм асуулт юм. За мөнгө хоёр одоо сайхан гоё хосууд шүү дээ. Одоо тэгвэл Одоо сайн гарсан. хэрэв өмнө нь заяа. Мөгчин гадаад найз залуутай байсан бол харин Гамбаяр өмнөх хэрэгсэн бас гадаад охин байсан бол за мөгчин чи яаж хүлээж авах вэ? Асуудал. Яа. Яа асуудалтай гэж гадаад охинтой үргэлжлэсэн гоё л шүү. Гоё олон гадаад охинтой үргэлжлэсэн бодол хөөргөл охин байсан билүү тэгэл бас дэжгүй сонголттой зал. Бас намайг сонгосон юм би бас дэжгүй л гэж. За тэгвэл Гамбаяр за миний бодлоор л яаж мэдэхгүй. Гэхдээ цаанаас нэг юм сэвтэй их юм үү? Гэхдээ тэр байгаад байгаа байхгүй юу? гэхдээ угаасаа яаж явах тийм бодол байж шүү дээ. Яагаад тэгж бодоод байгаа юм бэ? Яагаад? Яагаад гэвэл тэгээд гадаад хүнтэй өмнө тийм харилцаатай байсан гэхээр нэг цаагаад надад жоохон хэцүү. Угаасаа найз гадаад өндөр өнгөрчихсэн ч юм. Уучлаарай. Би томс. Тэгээд яах юм. Зүгээр зүгээр л гадаад нь зүгээр тоох гэдэг биш үү. Зүгээр би нэг охинтой үргэлжлэжтэй ямар гоё ярилцсан зүгээр яагаад ч яг тэр хайр хүмүүсээ гоо та үнээр таалагдах юм бол тэр хамаагүй л Тэр чинь яг өнгөрсөн амьдрал. Өнгөрсөн юм үстэй ямар амархан. Чамд одоо хайртай чамтай үрэх гээд байгаа юм шүү. Тэр нь тэгээд арай хайртай болж амжаагүй танилцаад ингээд нэг За тийм танилцаад ингэсэн чи гадаад цаашаа үрхтэйгээ. За байж. За цаг хугацаа буцаад 11-р ангид байсан. Би гадаадд очиж исэн. Тэгээд гадаад бандтай үргэлж исэн. Тэгээ хоёулаа үргэлж байгаа. Үргэлжлэхгүй. Үгүй хайр үехэд хайр сэтгэл ямар нэгэн нөлөө байх гэдэг. Гэхдээ тэр үний ингээ бодол сэтгэл ямар нэг байгаад байгаа юм. жаахан үг. Тийм жаахан нэг Тэгтээ бүр хүчтэй биш. тийм хүчтэй биш зүгээр тийм салах тийм хайр сэтгэл байхгүй бол хэмжээний таан тийм том асуудал биш.
Сонир бодлоо. Гэтэ амар сонир санагч юм дээ. Зүгээр. Гэтэ бид нар миний хоёр найз бодлоод хэл. Бодлоод хэл өөр маш гарын яав. Саа шүү. Майнерын дууш. Майнерын дууш. Тэ. Ош. Чи майнерын дууш. Гэхдээ мэдгүй зүгээр л тэгж санагддаг бэлгийг санагддаг. Би зүгээр ерөөг нэг эсэргүүцдэг юм шиг яагаад чи миний хэрэг юм найз хүн жоохон бодогдно. Гэтэ нэг хүчтэй бодох биш үү? Би тэр тийм их муухай гээгүй шүү дээ. Харилцаа гадаад үнтэй үрхэд ингээд сайхан байж бол би гадаад үнтэй үргэжэл байсан юм чинь. Тэгтээ зүгээр I killed it гэж хүмүүс санагдах л ахал тэрүү удаа жишээ гамбай гоё гадаад хүн үргэжсэн ч бол зүгээр л би монголчууд хамардаг тийм. Зохтуудаа хэрвээ та нарын имжлэгийг үзэж байгаа бол яваад байгаа. энэ хоёрыг шууд хэрэг фоллоу гэдэг л фоллоу. Тэгэхээр зүгээр л байли энэ залуучуудыг зүгээр л сонсгоо байли. Өнөөдөр 21-р зам. Тийм. Өнөөдөр 21-р зам энэ хоёр монгол залуу дээ. Миний хажууд ингэж сууж байгаа энэ мэр чамд юу юм зэлжээ. Гэтэ глобалчлагдж зүгээр Америк гадаад Америк Австрали одоо иймэрхүү газрууд бол өөр хүмүүстэй ингээд өөр үндэсний хүмүүстэй суух асуудал байхгүй л тийм. Чи угаасаа л рефьюжи угаасаа л тийм цагаачтын газар өгдөг шүү дээ. Бид нар ч нөгөө Монгол үндэстэн гэж явж байгаа өөрсдийн цусан нэвээрээ тийм хүмүүс зүгээр л ясан зэ одоо үндэсний аюулгүй байдлаа бодож гэсэн юм бол жоохон бэлгэж байна. Харилдаг. Энэ цусыг хадгалж аваад Монгол түүх соёлыг, Монгол уламжлалыг, Монгол цусыг хадгалаад энэ цусаан чигээрээ гоё ингээд 10 сая, 20 сая, 30 сая хүмүүсээ маань өсөхийг боддог. Энд дэр одоо би одоо ингээд нэг гадаад хэртэй болоод байгаа бүх төвчлэг дээр хүмүүс Монгол тэгээ тэр хүмүүс ингээд цаашаа ингээд яваад Монгол хүмүүс нэг ирчлэг нэмэгдээд явж байгаа боломжтой. Цусыг битэж байгаа. Гэхдээ эмэгтэй хүн тэгээ явчихлаа юм. Тэгээ гадаад үнтэй гэрэл нүү хайр сэтгэл нийлж байна те зүрх сэтгэл хаяж зурхтай нийлж байна уу тэр чухал шүү дээ. Гэтэ зүрх мөнгө хоёр нийлүүл мухай. Бэша. Гэхдээ би нэг амар гоё юм харсан зү. Бид нар нөгөө Монгол дамууд ингээд аль ч үйлчлэгийн газар ялангуяа өгчөд эсвэл залуучууд гэсэн юмстай. Та яхаараа гадаад хүн гэхээр ингээд нэг талхимжгүйгээд энэ байдаг гэдэг. Чингэцтэй би нэг амар юм орж байгаа. Имлэгт очиод нэг яац чинь нэг найзад авлаац чинь зүгээр л очроор ингээд хахлаа орсон чинь тэндээс өгчөд та нар яхаараа гадаад хүмүүс гэхээр ингээд талхимж орноо чи би хоо би Монголд байгаа мó. Байсан гэж тэгээд ер нь бол үндэстэн болгон л өөрсдөө үндэснийг ингэж бид нар яагаад гадаад хүмүүстэй лунаад томлсон юм болтой гэдэг шиг. За тэгээд энэ удаагийн бичлэгээ тэгээд энэ үгээд өндөрлөе. Тэгээд за тэгээд санал оноо байвал санаа байвал тэгээд биднэрт хэлээд доор комент үлдээгээд мөн subscribe хийгээд тэгээд бидний дэмжээрэй дараа эпизодууд дээр юу ярилцмаар гоё юм ярилцсан сэдв бидэнд хийж болно санаа оноогоо хэлж болно. Мөн одоо энэ description дээр энэ бичлэгийн description дээр бид дөрвөлгийн Facebook болон Instagram-ыг бид нар бичсэн байх болно. Тэгээд үзэл бодлоо хэлж харилцмаар байгаа холбогдмоор байвал тэр Instagram-ыг Facebook-ыг follow хийгээд Бидний сүрэг сэтгэл бичиж. Бид нар хэнийг ер нь offend хийхийг бол хүсээгүй шүү. Бид нар offend хийгээгүй зүгээр өөрсдөө үзэл бодол бид нар өнөөдөр нэгэнд ингэж хардаг, дийлэг нь ингэж хардаг, бид нар ч гэсэн ингэж хардаг үнцэг байна. Бид нар адилхан зүгээр залуучуудын Монгол нийт төлөөлөх байхгүй. Тэгэл бид нар ингэж хардаг. Ер нь бид нар болж өгвөл зүгээр л хүлээгээд авч хоёр хүн болж өгвөл бид нар зүгээр л илжиг байх орнууд амаа зүгээр явчихсан. Зүгээр л гэдэг мессеж хүргэх гээд байна. Тэрнээс ш энэ гадаад хүнтэй сууц, энэ гадаад хүнтэй явж, энэ гадаад хүнтэй үргэлж чинь энэ мөнгө харж ийм юм гэсэн сэтгэлдээ битгий байгаарай залуучуудаа гэдэг л бид нар мессеж хүргэхийг хүссэн. За тэгээд энэ имжлэг маань энэ хүртэл өндөрлөө. За баярлалаа. Дараагийн имжлэгээрээ уулзъя.